За өнөөдөр 2019 оны 11-р сарын 18-ны өдөр. За саяхан сангийн сайд Хүрлбаатар маань Монгол улсын нийт гадаад өр гэдэг сэдвээр ярьсан. Монгол улсын нийт гадаад өр. За би өнөөдөр энэ сэдвээр зарим зүйлийг тодруулж хэлье гэж бодлоо. Ер нь бол Хүрлбаатар сайд бол Монгол улсын өнөөдрийн гадаад өрийн талаар маш одоо тийм дэглэрэнгүй танилцуулга хийсэн. Нэгэн сангийн сайд маань танилцуулга хийж байгаа учраас би энэ дээр гарч байгаа бүх тоонууд бол хөдөлгөөнгүй ийм үнэн зөв тоо гэдэгт бол эргэлзэхгүй байгаа юм аа. За яг өнөөдрийн байдлаар манай улс бол Хүрлбаатар сайдын ярьсан би одоо бичлэгнээс ийм хоёр зүйлийг авч тавьсан. За тэгэхээр яг өнөөдөр бол Монгол улсын нийт гадаад өр бол 2019 оны байдлаар 29.7 тэрбум Америк долларын ийм өр байгаа. За энэ манай нийт өр бол 29.7. Тэгээ би өнөөдөр энэ яагаад хэлж байгаа вэ гэхээр энэ гадаад өр учраас яг би доллараар нэрэд авчи. Тэгэхээр монголчууд бүгдээрээ ингээд сангийн сайдны яриад бусад хүмүүс ярьж байхад бол бүгдээрээ бид нэгдмэл нэг л ойлголттой болох ёстой гадаад өрийн талаар. За энэ 29.7 тэрбум Америк долларын өр гэдгийн цаана юу байдгийм бэ гэдгийг Хүрлбаатар сайд тайлбарлсан. Хамгийн нэгдүгээрт энэ өр бол ийм дөрвөн өрнөөс бүрдэн. Дөрвөн одоо байгууллагын дөрвөн газрын өрнөөс бүрддэг. За нэгдүгээр өр бол аж ахуй нэгжүүд. Засгийн газрын оролцоогүйгээр аж ахуй нэгжүүд маань гадаадын банк, санхүүгийн байгууллагаас өөрийнхөө бизнесийг одоо явуулахын тулд авсан зээлүүд бол аж ахуй нэгжийн өр гэж ингэж бичигддэг. Энэ бол Монгол улсын нийт гадаад өрн дотор бол орж явдаг. За тэр бол өнөөдрийн байдлаар 18.2 тэрбум Америк долларын өртөө. За дараа нь бол арилжааны банк, Монгол банк. За арилжааны банк бол бас аж ахуй нэгж. За мөн адилхан аж ахуй нэгж гэдгээр гадаадаас зээл аваад үйл ажиллагаа явуулж болдог. За Монгол банк маань бол за энэ бол үндсэндээ бол манай хятад улстай хийж байгаа СПОП гэдэг байгаа. За тэрний үр дүнд бий болсон 2 тэрбум Америк долларын өр байна. За тэгэхээр Монгол улсын өнөөдрийн 29.7 тэрбум Америк долларын энэ гурвын нийлбэр бол Монгол улсын засгийн газар төлөхгүй аж ахуй нэгжүүдийн өр юм аа гэдэг одоо манай Хүрлбаатар сайдын хэлснээр бол одоо ингээд энэ бас ороод ингээд одоо энэ хэсгэлдээ одоо 61.2% нь бол зөвхөн энэ аж ахуй нэгжүүдийн өр бол энэ нийт өрн дотор бол 61.2% болж байгаа. Энэ бол үнэн. За засгийн газрын өр гэж одоо нэг өр байдаг. За энэ бол бид нар үеийн үед одоо өөр хоорондоо худлын юм ярьж улс төржүүлж ирсэн ийм өр байгаа. За энэ нийт өрн дотор бол засгийн газрын өр бол энэ доотлын баганд бичсэн энэ л байна. Энэ эхний ээлжинд энэ урт талыг хараарай л гэж хэлж байгаа. Өнөөдөр бол 7.2 29.7 тэрбум Америк доллараас бол засгийн газарт оногдож байгаа. Засгийн газар хариуцж төлөх өр бол 7.2 тэрбум Америк доллар. Засгийн газрын өр бол тэгэхээр энэ 61 за энэ бол нэг 7 энэ бол нэг 7 би ойролцоолж байна л да. Ингээ 14 цаана нэг 24 орчим хувь байна. Одоо энэ засгийн газрын Монгол улсын нийт гадаадд төлөх өр гэж ярьж байгаа 29.7 тэрбум Америк доллар дотор бол Монгол улсын засгийн газрын үе үеийн засгийн газруудын цаашдын засгийн газрын хариуцж төлөх ёстой өр бол 24% эзэлж байгаа. Бусад өрийг бол тэр аж ахуй нэгж банкуд төлөх ёстой юм өр байна. За би нэгдүгээр хэлэх гэсэн зүйл бол энэ. Гэхдээ энэ дотор би ийм хоёр баг нэмчээд байгаа. Энэ бол Хүрлбаатар сайдын ярьсан дотор байхгүй. Энэ 15 он, 12 он гэж би 2 хоног бичиж байгаа. Яагаад бичиж байгаа вэ гэхээр одоо манайх их улс төржүүлж ярьдаг. Шинжлэлийн засгийн газар одоо гарч ирээд улс орны өрөнд оруулсан юм а гэж. Тэгвэл намайг ажил авч явах үеийн өр шир гэдэг бол энэ байна. За энэ бол огцорч явах үеийн өр шир юм а. Би ийм хоёр өр ширийг нэмчихье. За энэ бусд нь хамаагүй л дээ би энэ гурвыг л ярих гэсэн. Энэ гурав. Энэ гурав гэдэг нь одоо энэ дэр энэ байна. Манай засгийн газар намайг одоо ажилд авах үед бол 2 тэрбум Америк доллар өртөө байсан. Энэ дээр бид нар 1.5 Чингис бонд аваад өнөөдрийн байдлаар Монгол улсын засгийн газрын зөвхөн засгийн газрын өр бол 7.2 тэрбум болчиход байгаа. Хүрлбаатар сайд болоод хөрөлсөх сайдаас асуугаад олон нийтэд нэг зүйлийг тайлбарлаач гэж байгаа. 1.5 тэрбум Америк доллараар бид нар нэлээд бүтээн байгуулалт хийсэн. Тэгэхээр 3.7 тэрбум Америк доллар энэ 15 оноос хойш авагдсан энэ доллараар юу хийсэн бэ гэдгийг асуултанд хариулах хэрэгтэй. За би дахиад нэг зүйл нэмж хэлнэ. Тэгэхээр засгийн газрын өр гэдэг бол нийт өрн дотор бол нэг 4.1 орчим нь яваад байна л дээ. Тэг бусад өр хэний өр вэ? Хэн төлөх үүрэгтэй юм бэ? Тэгэхээр энэ дээр бол хамгийн их өр бол аж ахуй нэгжүүд дээр байна. Аж ахуй нэгж гэж хэн юм бэ? Монголын тэр гадаадаас одоо зээл аваад үйл ажиллагаагаа явуулаад
буцаага тэр зээлээ өөрөө төлөх ёстой аж ахуй нэгжүүд гэж хэн байгаа юм бэ гэж. За нэгдүгээрх нь бол Хүрлбаатар сайдын бичээд байгаа энэ нэг 10 аж ахуй нэгжийг л энд авч үтсэн шүү. Би шинээр бичсэн байхгүй. Надад ямар нэгэн тайлбар бол байхгүй. За оюу толгой байгаа. Энэ бол энэ аж ахуй нэгжүүдэд оногдож байгаа 18 тэрбум Америк долларын талын төлөх юм оюу толгой. За тэгээд Energy Resource 5 толгой дээр нүүрсний үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа. Шангрила зочид буудал. За энэ бас зээлэр боссон байна. Saudi Sense гээд Kaplan нарыг өршөөгөөд байсан тэр нөхдүүдийн тэр аж ахуй нэгжийн төлөх ёстой өөр байна. Mark гэдэг компани гадаад төлөх ёстой өөр байна. MCAC-ийн төлөх ёстой өөр байна. За энэ Алтан хөдөр гээд нэг төмрийн хөдөр гаргадаг компани байгаа. Тэрний төлөх ёстой өөр байна. За нэг Эрдэнэтийн овоолгын үйл ажиллагаа явуулаад байгаа Ачит Ихт гэдэг компани төлөх ёстой гадаадаас авсан зээл байна. За хөгжлийн банк байна. За бид нар одоо суугаад онгоцонд нисээд яваад байгаа Мят компанийн онгоцны мөнгө ингээ нийтдээ энэ 10 ширхэг аж ахуй нэгжийн төлөх гадаадд төлөх өөр бол 18.2 тэрбум, Монгол улсын засгийн газрын өнөөдөр төлөх өөр бол 7.2 тэрбум юм аа. Тэгэхээр би эндээс юу гэж хэлж байгаа вэхээр одоо үүнээс хойш түүнээс цааш сонгуул болдог, болдог янз бүрийн үед бол энэ өөр ширээр ингэж олон түмнийг айлгадаг. Эсвэл энэ 10 компани авсан өөрийг ард ирэг дээр нийтээрээ төлөх гэж байгаа юм шиг ийм одоо худлаа гүтгэлгийн сурталчилгаа явуулдгийг талсан зогсоохон зүйтэй гэж би хэлэх гэж байгаа. Би энэ тухай энэ дээр ярина. Би Монгол улсын нийт гадаад өрийн тухай ярьчлаа. Тэр өрн дотор энэ 10 том компани авж байгаа өөр бол бараг одоо 3.2 нь байгаа тухай ярьчлаа. Өнөөдрийн засгийн газрын өөр бол 7.2 байгаа тухай хэлчлээ. Манай засгийн газрыг авч явах үед Чингис Бонд аваад тэгээд 3.5 болоод тэгтээ өнөөдөр 7.2 болчиход байгаа нь 3.7-оор нэмэгдчихэд байгаа. Энийг одоо юунд зарцуулсан бэ гэдгийг Хүрлбаатар сайд одоо энэ хөрөлсөх сайд ярих шаардлагатай, олон нийтэд ил тодол ярих шаардлагатай. За манай засгийн газрын үед 2 тэрбумыг 1.5 тэрбум Чингис Бонд босгосон. Чингис Бондор одоо юу хийсэн бэ гэж хүмүүс бас ингэж их асуудаг. Тэн дээр би товчхон хэлээд өнгөрчий баг бүх хүний нүдэн дээр өнөөдөр юу хийгдэж, юу болсон, юу бүтээгдсэн бол харагдж байгаа. За аймгийн зам байна. Аймгийн одоо Баяртай мэдээ бол ямар ч байсан завхны одоо нутаг дээр байсан тэр хэсэг одоо Чорон зам болвол энэ жил одоо хар зам болсон байлаа. Ингээд баруун тийшээ холбогдсон. За ер нь бол хангалттай бид нар 13 аймгийн төвийг холбоно гэсэн одоо Говьалтай хавийн нэг жоохон замыг холбогчвол энэ зорилт бол биелж байгаа юм. За нийслэлийн замыг маш их зөндөө зам янзлсан, Богдуулын арын зам, удамж олон юм янзлсан бүгд мэдж байгаа. Монгол улсад одоо сүүлийн 20-30 жилд хийгдээгүй цахилгаан станцыг чадлыг нь бол өргөтгсөн. Бид нар бол нэг 123 мегаватт. За ингээд нэг бараг 200 орчим мегаваттаар бол цахилгаан станцын чадлыг бол өргөтгөж чадсан. За одоо бүгдээрнийх нүдэн дээр харагдж байгаа буян тухайгийн орон сууцны хороо бол аймгийн төв дээр босч байгаа орон сууцны хороо бол за тэгээ 8% зээл гэдэг энэ бүхэн бол бид нар Чингис Бондын үр дүнд хийж чадсан ажлууд. За 888 үйлдвэр бол ашиглалтанд орсон. Энэ зөвхөн 888-аар тогтоогүй би нэмэх тэмдэг тавьчаад байгаа нь бол жижиг дунд үйлдвэрийн дэмжих сан гэдэгт бид нар энэ Чингис Бондоос 100 тэрбум төгрөг өгж ирсэн. 100 тэрбум төгрөгийг жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст танаа сан цаашаага ингэ жижигээр нь олгоно гэсэн. Тэгэхээр энэ жижиг дундын сангаар олгогдсон зээлээ тооцох юм бол маш олон үйлдвэрийн тухай ярина. За энэ төмөр зам дээр маргаад байдаг яаж ч маргасан манай засгийн газрын үед гашин сухад хүртэлх замын 70 болвол үндсэндээ босчихсон. Одоо сэтгэл байвал энийг цаашаага төмөр замын тавихад бол нэг хэдхэн сарын л ажил байна. За Эрдэнэс 5 доллараа бидний үед бол бараг алдагдал руугаа орж эхэлж байсан. Яагаад гэвэл нүүрснөө 80 доллар байснаа 30 руу орж эхэлсэн учраас алдагдaltaй ажиллаж ирсэн. Тэгээ бид нэр Эрдэнэс үйлдвэр Чингис Бондоос дэмжлэг үзүүлж зээл өгөх байдлаар бол ингэ сайн ажиллуулж чадсан. За аймгийн төвийг хот болгох гэдэг. Ингээд энийг бол яривал цаг багтахгүй би товчлоо. Энэ цаашаага бүхэл бүтэн сэдв байгаа. Ер нь тэгтээ хүмүүс бас яг юу хийгдсэн тухай яриад өгөөч гэдэг. Би бол холбогдох хүмүүсийг оруулж байгаад энэний тухай дараа одоо ээлжлээ самбар дээр ярина гэж бодож байна. За ингээд би одоо үндсэндээ ярих юм дууссан. Тэгтээ төгсгөлд нь энэ одоо хийх хэлэх болж чадсан хүмүүсийн нэгэ доромжилдаг сонгуулиар эсвэл одоо худлаа гүтгэлэг тараадаг нэг юм хэлэхгүй өнгөрч чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл Монгол улсын нийт гадаад өрийн тухай ярьж байгаа. 2016 оны сонгуул дээр сонгуулийн үеэр тэр үеэр за би хөдөө суманд одоо явж байсан нэр дэвшээд тэр үеэр юу гаргасан гэхлээр Монгол улсын нэг иргэн нэг хүн 15 сая төгрөгийн өртөө болчлоо гэдэг ийм сурталчилгааг Монгол ардын нам тэр үеийн одоо засаг авчид байгаа нөхдүүд
За би бичлэг үзсэн. Зөндөө олон хүн байлээ дээ. Тэн дотроос тэр Батцоргийнхэн бичлэгийг үзүүлэх юм шүү. Хүн болгон өртөө, би өртөө, та өртөө. Бүр яриа гарсан биш. Нэг залуу ихнэр авъя. Өөрөө өртөө 15 сая төгрөг. Ихнэр авсан чи ихнэр нь 15 сая төгрөг. Ингээ нийлээ 30 сая төгрөг. Дундаасаа хүүхд төрүүлэх гэсэн чинь нөгөө хүүхд нь 15 сая төгрөг. Ингээ 45 сая төгрөгийн өртөө гэр бүл байж болж. Тэр Батцорг сүүл сайд болсон шүү дээ. За тэр Батцорг сайдыг хэлээд байгаа их олон хүний бичлэг байл. 15 сая төгрөгийн өртөө болцсон. Ерөөсөө харчилсан нам гэдэг нөхдүүд гарч ирээд баахан зээл аваад тэгээ өнөөдөр нэг хүндээ хуваагаад үтсэн чинь 15 сая төгрөгийн өртөө болцсон байна гэсэн ийм худал суртал нэвтрүүлгийг хийсэн. Би энэ худал гэж хэлж байгаа. За яагаад гэвэл 15 сая төгрөгийн өртөө юм бол засгийн газар хэдэн төгрөгийн өртөө байсан бэ гэж бодж үзүүлээ. Нэг хүн 15 сая төгрөгийн өртөө бол 3 сая хүн чинь 15-ыг үржих нь сая гэдэг чинь 16 зэрэгт 3 16 зэрэгт тэнцүү. Ийм төгрөгний 45-ыг үржүүлэх нь 10-12 зэрэгт гэдэг чинь 45 их 80 гэсэн үг. Би одоо тань худлаа болохын дорхно батлаад бай. 15 сая хүн 3 сая төгрөгийн өртөө хүн бүхэн 3 сая төгрөгийн өртөө бол 45 их 80 өртөө байх байсан. 45 их 80 гэдэг нь хэдэн доллар юм? 2016 оны сонгуулийн үеэр доллар 2000 төгрөг байсан гэж бодвол 45 их 80-га 2000 төгрөгтөө хуваахаар хэдэн доллар өгөхөр за хэд 22.5 тэрбум Америк доллар. За одоо ингээ харч. Юу хийсэн гэхээр 15 оны за энэ л дээ тэр үеийн энэ өрийн улсын нийт өрийг 3 сая хүндээ хуваагаад 3 сая хүндээ хуваа нэг хүнд 15 сая төгрөгийн өр гаргацсан байгаа. Яг гэвэл энэ 22.5 21.8 ойролцоо тоолдоо энэ хоёр. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр хэрвээ үнэхээр улс төржүүлээд ярьдаг юм бол тэр үеийн Монгол Ардын намын сурчлага хийсэн хүмүүс энэ 10 компани өрийг тэр арилжааны банк, худалдаа хөгжлийн банкны өрийг, Монгол банкны өрийг нийт монголчууд хувааж төлөх юм шигээр эсвэл монголчууд хувааж төлөхгүй л засгийн газар төлөх юм чи. Засгийн газарт 1000 бололцоо байгаа. Тэгэхээр ингэж өрөөр айлгадаг юм бий болсон. Тэгэхээр энэ бол 15 сая төгрөгийн өр байгаагүй маа гэдгийг би одоо 3 жилийн дараа нэг боломж гарсан дээр хэлчихье. Яагаад боломж гарч байгаа вэ гэхээр би энэ Хүрлбаатарыг гараад ярьсны дараа яриад байгаа юм шүү. Яагаад гэвэл энэ хүний хэлсэн тоон дээр тоог би ашиглаж ярьж байгаа. Би ямар нэгэн тоо шинээр хэлээгүй. Яг бодтойгоор хэд байсан. Монгол хүн бол ингээд засгийн газар нь дампуураад одоо ингэж сурчлага хийх юм да. Монгол улсын засгийн газар дампуурлаа өөр ширэндээр. Тийм болохгүй гэж итгэж байгаа. Хэрвээ тэгдэг байсан бол үнэхээр 16 онд Монгол хүний нэг Монгол хүн хэдэн төгрөгийн өртөө байсан. Бас тэгээ бодож байна. Тэгэх юм бол энэ тоогод хуваана л да. Энэ хэрвээ үнэхээр хуваах гэдэг бол 3.5 тэрбум Америк доллар 3 сая хүндээ хуваах юм бол ойролцоогоор 2.5 сая төгрөг гарна. Даан чи юм уу хэм яриад явах. Манай монголчууд энийг төлөхгүй засгийн газар төлнө, засгийн газар төлөх бүрэн боломж байна. Тэгвэл би дахиад асуугаад байна шүү дээ. Гэхдээ тэр энэ 16 оноос ч хойш энэ 3.5 гэдэг тоо чинь 7.2 болоод 3.7 тэрбумаар нэмэгдчихлээ өр чинь. Тэгээд хэдэн төгрөгөөр өр нэмэгдүүлсэн бэ гэдэг ингээ 3 сая тугаахаар бас дахиад 2.5 буюу хэрвээ энэ сонгуулийн сурчлагаа хийсэн, гүтгэлэг хийсэн хүмүүсийн аргачлалаар ажиллах юм бол өнөөдөр хэрвээ нэг хүнд байгаад үзвэл 5 сая орчим төгрөгийн өр гарч байгаа. Тэгэхдээ ийм муу яртай юм яриад яах вэ? Энэ Монгол хүн болоод хувааж төлөхгүй. Үүнээс хойш түүнээс цааш улс төрийн намууд ийм худлаа юм ярихаа болооч гэж би энэ төгсгөлийг заавал хийж байгаа. Хэрвээ энэ дээр би худлаа зөрүүт юм хэлж байгаа юм бол намайг дуудаад самбар дээр зогсоход бэлэн байна. 16 оноос хойш нэмж авсан 3.7 тэрбум Америк доллараар юу хийснийг одоо Хүрлбаатар сайд олон нийтэд тайлгнах хэрэгтэй. Би дахиад нэг юм хэлье. Хүрлбаатар нэг юм худлаа хэлээд байгаа. Хэрвээ өр төлөөд байдаг юм бол энэ алтан үеийн хүлээлгэж өгсөн үеийн 3.5 тэрбум Америк доллар өнөөдөр багассан байх. Тэгтэл 3.5 чинь 7.2 болоо нэмэгдчихэд байгаа юм чи. Сая хэд хоногийн өмнө улсын хурал ингээд 2020 оны улсын төсвийг баталчихлээ. За одоо тэн дээр би 1000 юм хэлээд явах. Яривал 1000 юм байна. Ганцхан юм хэлье. Улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж энэ 16 оноос хойшыг л харуулж байгаа. 16 оноос хойш хөрөнгө оруулалт яаж. Энэ жил сонгуул болно гэд улсын төсвийг ингэж нэмж гинэ хөрөнгө оруулалтыг. Тэгээ яаж байгаа вэхээр энэ улсын төсвийн хөрөнгө оруулалт бол энэ жил шууд ингээд 1.8 их 80-аар нэмээд тэгээд улсын төсвийн хөрөнгө оруулалт гэдэг бол ойролцоогоор одоо манайх бол энийгээр хэрэг авч үзэх юм бол энэ Чингис бондын талтаа тэнцвэг хэмжээний мөнгөөр жил бүхэн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг цаашаа явах нь л дээ. Тэгвэл энэ бол та нар мэднэ улсын төсөв
дээр баахан мөнгө тавиал жил бүхэн хөрөнгө оруулалт хийдэг. За сонгуулийн өмнө бол бүр ингэж өсдөг. Энэ бол яагаад гэхээр дараачихын засгийн газар гарч ирээд энэ олон барилгын суурийг гүйцэх гэж дахиад үйлээ үзнэ. Тэгэхээр ингээд өөрснийхөө хийсэн юм өөрсний энэ хавьд ингээд дуусгачихгүй. Дараагийн засаг гарч ирэхийг одоо хорлож байгаа юм шиг ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг нэмж хоосон тавиад, нэмж одоо баахан байшингийн суур тавиад явхаар шинжтэй төсөв болчлоо гэдгийг би хэлчихье. Яагаад гэвэл би нэгэнт энэ гадаад өрийн тухай ярьж байгаа энэ бүтээн байгуулалтын тухай ярьж байгаа тэрэн дотор төсвийн бүтээн байгуулалт гэдэг бол өөрөө хийж чадвал энэ нэг жилийн төсвийн мөнгө бол бүтээн байгуулалтын мөнгө бол Чингис Монгодын бараг тал шахуу боллоо шүү. Энэ Монгол орныг нэг юм муухай өр ширнийхээ одоо өр ширээр айлгадаг, өр ширээр айлгачаад өөрснөө хэдэн толгоонуудыг нь хувааж иддэг ийм юмнаас салгах цаг болжээ.